Өдрийн хөтөлбөртэйгээ хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өдрийн хөтөлбөр маань зочны цагаар үргэлжлэн хурж байна. Энэ удаад бид шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Төвшин Баярыг урьж оролцуулаад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бас удахгүй бас ирээдүйн инженерүүд хэмээх одоо олимпиад зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр энэхүү олимпиадын маань бас одоо онцлог нь яг юу вэ? Энэ талаар яриагаа эхлэе. За энэхүү олимпиадын гол онцлог бол Монгол улсын урт хугацааны бодлого Алсын хараа 2050 одоо шинэ сэргэлтийн бодлого шинжлэх ухааны технологийн сургуулийн 2030 стратеги төлөвлөгөөнд тусгасны дагуу одоо инженер техникийн салбарт ажиллах хүчнийг бэлтгэх тэдгээрийг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын хүрээнд бид нэр ирээдүйн инженерүүд гэсэн улсын анх дугаар олимпиадыг анх удаа зохион байгуулах гэж байна. За энэхүү олимпиадын гол онцлог бол одоо ерөнхий боловсролын 12 дугаар ангийн төгсөгч сурагч нараас тэдгээрийн инженер технологийн мэдлэгийг одоо нээж олж илрүүлэх, за тэр олж илрүүлсэн хүүхдүүдэд сонгон шалгаруулад сургуультай оруулж сургах, дээрээс нь одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн хөтөлбөрүүдийг тэдгээр төгсөгч сурагч нарт зориулж одоо танилцуулах зорилгоор энэхүү олимпиадыг улс орон дээр зохион байгуулж байгаамаа. За тэгэхээр энэхүү олимпиадын маань одоо бүртгэлийн хугацаа өнөөдрөөр дуусж байгаа юм байна. Тэгэхээр бас хичнээн хүүхдүүд юу бүртгүүлж байгаа вэ? Бүртгүүлсэн байгаа вэ? За энэхүү олимпиадын бүртгэлийн хугацаа өнөөдөр урчин дууссан. За ингээд бүртгэлийн хугацаанд Монгол улс орон даяар нийт 21 аймагаас 431 суралцагч бүртгүүлсэн байгаа. За хамгийн их одоогоор бүртгэлтэй байгаа нь Улаанбаатар хотоос дийлэнхтэй 80-д гаруй бүртгэл байж байна. За энэхүү олимпиадын маань онлайнаар болох учраас сурагчдаа бид нэр онлайнаар бүртгэсэн байгаа. За тэгээ сурагчдын хувьд болохоор яг нэг өгөх санамж байгаа юу гэх энэ олимпиадад ингэж оролцох хэрэгтэй шүү гэсэн урьдчилсан байдлаар тий. Ерөнхий санамж болохоор сурагчид маань ерөнхийдөө бол аль болохоор компьютер дээр сорилоо өгөх хэрэгтэй байна. Онлайнаар одоо шууд захим хэлбэрээр авч байгаа учраас за тэгэхээр компьютер дээр өгөх нь зөв нэгдүгээрт, хоёрдугаарт зайлшгүй шаардлага гарвал яг гар утсан дээр бас өгж болно. За тэгэхээр компьютер гар утсан дээр одоо интернетээр онлайнаар өгөх учраас интернетийн одоо найдвартай холболтыг бас анхаарах хэрэгтэй. Тэгвэл одоо яг шалгалт өгж явахад интернет нь ороо гарчдаг. За тэгээ шалгалтаа өгж явахад бас дээрээс нөгөө B функцэн дээр шалгалт өгж байгаа учраас B функцныхаа тухай нөгөө цонхоо хаачих юм бол суралцагчийн маань одоо шалгалт өгснөөр тооцчихно. Тийм учраас ерөөсөө B бүтчөөсөө гарахгүй интернет холболтоо техникийн бүрэн байдлаар ер нь хянаад шалгалтаа өгөхөд ер нь асуудалгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ хүү шалгалт маань цахимаар өгөгдөнө гэж ойлгож болох уу? Ер нь зохион байгуулалтын үед бол хэрхэн зохион байгуулж байгаа вэ? Энэ жил нөгөө ерөнхий боловсролын сурагчид маань одоо 5 сар гараад яэш өгөх гээд бэлдэж байгаа учраас бид нэр эдгээр сурагч нартаа зориулаад бас одоо дарамт толгойд явах гэдэг үүднээс 100% 1-2 дугаарчтай онлайнаар зохион байгуулна. Бүр эцсийн нөгөө ярилцлага хүртэл онлайнаар хооронд нь ярилцаад тэндээсээ шалгуултаа хийгээд одоо бас үр дүнгээ одоо шалгарсан хүүхдүүдийн шагналыг хүртэл шууданд хийгээ явуулгаар. Ерөөсөө нөгөө сурагч нар тийм учраас одоо гол онцлог нь 21 аймгийн хаанаас ч интернет орсон байвал одоо сумаасаа ч оролцох боломжтой болж байгаа гэсэн үг. Бас маш сонирхолтой олимпиад болж байгаа юм байна. За тэгэхээр олимпиад маань болохоор тодорхой хэмжээний бас үе шаттай явагдаж байгаа гэсэн. Тэгэхээр эхний үе шат нь ямар үе шатаар явагдах вэ? Ер нь хичнээн үе шаттай юм байна. За энэхүү олимпиад маань ерөнхийдөө 2 үе шаттай байгаа. За нэгдүгээр үе шатанд болохоор бид нэр математик, хими, физик, механик, за дээрээс нь мэдээллийн технологийн ерөнхийн ур чадваруудыг шалгасан 3 түвшний сорилттой байгаа. Одоо нэгэсэндээ энгийн тестүүд байгаа. Энгийн одоо эгэл зүйлсэн. За хоёрдугаарт нь дунд чатны тестүүд, за мэдлэгээ батгсан. За гуравдугаарт нь бодлого бодох юм хүндэрсэн шатны. Ингээд нэг өсөндөө 3 төвсний сорилоор нэгдүгээр шатаа аавна. За ингээд нэгдүгээр шатанд тэнцсэн хүүхдүүд маань хоёрдугаар шатандаа ороод одоо олимпиадын оролцогчдын комиссаас өгсөн даалгаврын дагуу бодит бүтээл хийх. Тэрхүү бүтээлээ хийгээд 10 минутанд багтаасан видео бичлэгээ шалгаруулах комисс руу бид нар руу явуулаад бид нар тэндээсээ үзээд 20 хүүхдээ шалгаруулад нөгөө 20 хүүхдээсээ онлайнаар ярилцаад эхнийхээ одоо 11 байраа шалгаруулах юм. За ингээд ерөнхийдөө 2 шаттай бол олимпиадыг зохион байгуулнаа. За хэдээс одоо хэдийн хугацаанд ерөнхийдөө бол үргэлжлэх вэ? За энэхүү олимпиад маань болохоор 2023 оны 5 дугаар сарын 4-нд 1-р шат эхэлнэ. За 5 дугаар сарын 4-ний өдөр 10 цагаас онлайнаар сорил маань эхлэх байгаа. За энэхүү сорилгод оролцоод 6-нд тэнцсэн хүүхдүүдэд зарлана. За ингээд 5 сарын 6-нд тэнцсэн хүүхдүүдэд зарлангуудаа тухайн өдрөө 2 дугаар шатанд оролцох хүүхдүүдэд бид нар даалгавраа өгнө. За яг ийм бодит бүтээлийг
ийм зааврын дагуу ингэж хийш үү гэд. За даалгавраа өгснийхэн дараа 5 сарын 14 хүртэл хүлээж аваад 14-өөс нөгөө бүтээлүүд дээр сонгон шалгаруултыг 17 онд хийгээд 18-нда эхний 20 шилдэг сурагчаа шалгаруулаад тэндээсээ онлайнаар ярилцсан. За одоо яаж хийсэн, асуудал юу байна? Одоо хийхэд техникийн шийдэл нь юу ах вэ? Цагууртлаас ямар байна? Хийн физикийн ойлголт нь юу байна гэж асуугаад за ингээд шалгарсан хүүхдээ 19-нд нөгөө 11 хүүхдээ зарлаад 22-нд эцсийн шагналгаар туулах ажиллагаа болгох юм. Тэгэхээр нэг өсөндөө 5 сарын 4-өөс 22-ны хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байгаа гэсэн үг. За ер нь бол энэ олимпиад оролцож байгаа хүүхдүүдэд ямар гол шалгууруудыг ер нь л тавьж байгаа вэ? Ер нь иймэрхүү байх хэрэгтэй шүү гэдэг ч юм уу тийм шалгуур бий юу? За ерөнхийдөө бол гол шалгуур юу вэ гэхээр нөгөө эн чинь маань одоо инженер технологийн суур мэдлэгийг шалгасан одоо тэр инженер технологийн мэдлэгтэй хэсгийн шалгах үүднээс хим физик, мэдээллийн технологи, одоо механик, математикийн ерөнхий ойлголтуудыг ур чадварыг шалгах зорилгоор энэ цаашдаа ер нь инженер болох чадвартай оюутнуудыг нээлтүүлэх зорилгоор л нэгдүгээр шатанд оролцсон хүмүүсийг авч байгаа. Тэгэхээр энэ чадвартай хүмүүс маань болохоор төрөл бүрийн одоо механик сэтгэлгээтэй, инженер сэтгэлгээтэй л байх юм бол ерөнхийдөө манай олимпиад оролцоод бас тодорхой байр эзлэх явах боломжтой байгаа гэсэн үг. Шагналын сан бас нэлээд их гэсэн. Тий. Шагналын сан маань болохоор их байгаа. Тэгээ учир нь гэвэл одоо би одоо жишээлбэл 12 дугаар ангитай 10 дугаар ангитай ч юм уу төгсөж явахад ийм өндөр шагналын сантай байсан бол бас оролцохоор байлаа. Учир нь гэвэл шагналын сан маань одоо 1-р хайранд шалгарсан хүүхэд маань нэг хүүхдийг шалгаруулна бид нэр. Энэ нэг хүүхэдтэй 100% 1 жилийн тэтгэлэг өгөөд хүссэн мэргэжлээ шүтээ сонгоно. Одоо энэ их давуу талтай. Ягаад тэгэхээр одоо жишээлбэл манай шүтээсийн барилга арт төрийн сургуулийн барилгын инженер анги бол эрэлтэгтэй. За эрчим хүчний сургуулийн эрчим хүчний инженерийн анги бас эрэлтэгтэй. За мэдээлэл холбоо технологийн сургуулиуд дээр хүссэн парам хангамжийн анги авах боломжтой. Тэгэхээр хүссэн мэргэжлээ сонгоод 1-р хайранд 100% тэтгэлэгтэй. А 2-р хайранд нь 2 сурагчдыг шалгаруулад 70% тэтгэлэгтэйгээр 1 жилийн тэтгэлгийг өгөөд хүссэн мэргэжлээ сонгоно. За ингэнгүүт 3-р хайранд нь болохоор бас 3 хүүхдийг шалгаруулад 50% тэтгэлэгтэйгээр хүссэн мэргэжлээ 1 жилийн тэтгэлгээ өгөөд оролцуулна. За ингээд 4-р хайранд 5 суралцагчаа 30% тэтгэлэгтэйгээр бас шүтээст урьд сурах юм байна. За ингээд нэг өсөндөө 1 2 3 5 буюу 11 сурагчийг нэг өсөндөө бүтэн жилийнх нь төлбөрөөс нь 100-аас 30% хүртэл хөнгөлөөд эсвэлж оруулах эрхийн урилга өгөх юм аа. Оо ямар гоё юм бэ. Тий харин их том шагналтай байна. Тэгэхээр бас энэхүү олимпиадын хувьд ч гэсэндээ бас томоохон ач холбогдолтой гэж бодож байна. Яагаад гэх юм бол бас ихэнх одоо сурагчид маань одоо нийгмийн чиглэлийн одоо мэрэгчлийг юу сонгох нь илбэг болцсон. Тэгээд яг энэ одоо инженер гэсэн энэ мэрэгжил маань манай улсад бол хамгийн хэрэгцээтэй мэрэгжил гэж боддог. Тэгэхээр бас энэхүү одоо тэмцээн маань олимпиад маань цаашдаа ер нь бол үргэлжлэх үү? Энэ бол анхны тэмцээн гэж сонссон дээ. Тий. За энэ тэмцээн маань болохоор манай шинжилгээ технологийн сургуулийн ерөөсөө анхны улс орон дээр зохион байгуулж байгаа олимпиад байгаа. Тэгэхээр бид нар энэ анхны зохион байгуулж байгаа олимпиад дэх хичээл зүтгэл гаргаж зохион байгуулж байгаа. Дээрээс нь одоо сүүлийн үед хүүхдүүдийн чиг хандлагыг бол бид нар ажиллаад байхад ерөнхийдөө одоо энэ ирээдүйд ч гэсэн одоо хиймэл оюухан энэ машин сургалтайж холбоотойгоор хүүхдүүдийн эзэмших мэрэгжил бол ялангуяа одоо энэ мэдээллийн технологи, компьютерчсэн, электроникчсэн одоо сэргээгдэх эрчим хүч одоо салбар дундын юм технологиудыг эзэмшсэн юм инженер болох нэг чухал байгаа. Тэгэхээр нэг өсөндөө бол ерөөсөө энэ инженер ялангуяа одоо мэдээллийн технологи, хим физик дээр суурилсан инженерүүд болох юм бол улс орондоо хэрэгтэйгээс гадна өөрт нь хэрэгтэй. Ойрын 40-50 жилдээ сайхан ажиллаад хөдөлмөрлөө явуулах боломжтой гэсэн үг. За энэ олимпиад маань болохоор анх удаага зохион байгуулагдж байгаа. Учираас бид нэр дараагийн жилүүдэд одоо энэ жилүү шиг одоо юм шууд захимаар явуулахгүйгээр эртнээс бэлдээд одоо даалгавар 1-р тест шалгуулалтанда сурагч нартай юм бэлдсэн юм бэлдэц бүх юм материалыг явуулаад за энэ дээр ийм даалгавар ингэж хийгэрээ гэдэг. За тэндээс нь буцааж хүлээж аваад шалгаруулад Улаанбаатар тавцраад тийм үү нэгдсэн том зааланд оруулж хагаад шалгаруулалтаа явуулаад ингээд илүү эрх жилүүдээс одоо олон улсын олимпиадын жишгийн дагуу шалгаруулалт нь сайжраад нөгөө суулчч нараа бас идэвхжүүлээд явах юм байна. Ер нь бол одоо элтийн ерөнхий шалгалтууд болохоор ер нь эхлээд явж байна. Тэгээ тийм болохоор бас хүүхдүүд маань мэрэгчлээ зарим удаас хүүхдүүд маань мэрэгчлээ сонгож амжаагүй ч юм уу тийм хүүхдүүдэд хандаж та юу гэж хэлмээр байна. Та мөн дээрээс нь одоо танай бас мэдээлэл технологийн сургуулийн маань бас гол онцлог давуу тал нь юу байгаа вэ те? Одоо энэ танай сургуульд ер нь л хэлснээрээ ер нь ямар давуу талыг ер нь л хэлэх вэ те?
За тэгэхээр одоо Яшин шалгалт удахгүй 100 сар гараад болно. За суралцагчид маань болохоор ерөнхийдөө мэргэжлээ сонгосон байгаа бах. Гэхдээ миний хувьд бол хэлэхэд хамгийн гол чухал зүйл юу вэ гэхээр та одоо ойрын нэгэн талд сайхан мэргэжлээ сонгож байгаа юм чинь те. Хүн бол одоо ийм байдаг шүү дээ ерөнхийдөө. Сайхан хань ижилтэй болох нэгдүгээрт нь, за хоёрдугаарт нь сайхан мэргэжлээ сонгочих юм бол амьдрал бас сайхан амьдрдаг. Тийм учраас мэргэжил бол бидний амьдралын 50% зайлшгүй чухал ойлголт байгаа. Тэгэхээр мэргэжил дундаас одоо хамгийн гол нь ямар мэргэжил сонгох вэ гэхээр инженер технологийн чиглэлийн Монгол улсын ирээдүйд одоо хөгжилд хувь нэмэр оруулах, за цаашлаад олон улсад ийм ажиллах боломжтой инженер технологийн чиглэлийн мэргэжлүүдийг сонгох юм бол одоо зөвхөн Монгол гэлтгүү гадаадд одоо ажиллаж байгаа маш олон туршлагууд технологиудыг эзэмсэн инженерүүд байна. Одоо жишээлбэл одоо манай мэдээлэл холбоо технологийн сургуулийн төгсөгч нараас дурдах юм бол одоо Google компани, Facebook компани, одоо Apple компаниудад ажиллаж байна. За Samsung компаниудаас ажиллаж байна. За төрөл бүрийн гадаад тоодын бүр Дубай сургуульд багшигээ явж байгаа манай шавнарч бас байна. Тэгэхээр сурчнууд маань болохоор ирээдүйд ийм хэрэгтэй өөрийгөө харуулсан юм инженер технологийн мэргэжлийг сонгоорой. За хоёрдугаарт манай сургуулийн гол онцлог давуу тал бол одоо ерөөсөө Монгол улсад бэлтгэж байгаа мэдээлэл технологи, компьютер, электроник, цахилгаан холбоо, цахилгаан шуудан холбооны мэргэжлэнгүүдийн үндсэн одоо тэргүүлэх сургууль байгаа. За энэ дээр энэ хичээлийг манай мэдээлэл технологийн холбооны сургуулийн шилдэг багш нар зааж хэрэгжүүлж байгаа. За сүүлийн үед манай сургууль бас Койко одоо Солонгос бүгд найрамд Солонгос улсын Койкогийн төслийн тусламжтайгаар бид нэр сургалтын баазаа сайжруулад шилдэг 10 лабораторитой болсон. Одоо Монгол улстай байхгүй томоохон лабораториудыг байгуулсан. Дээрээс нь одоо энтгэг улсын буцалтгуу тусламжаар бас бид нар том лаборатори барилга барьж байгаа. Ингээд үзэхээр бид нар бол багш нараа бүгд найрамд Солонгос улсын энтгэг улсууд бас бүгдийн сая явж сургасан. Тэгээ манай энэ сургуулийн ерөнхий гол онцлог бол бидний энэ мэргэжлэнгүүд 3 дугаар курстэй ороод дадлага хийх явцдаа л ажлын байр олцсон байдаг. Тэгээ аль хичээнэ 4 дугаар курс төгсөд сурчид маань бүгдээрээ ажлын байртай. Тэгээ баг зарим газараа одоо шинээр төгсөгчнөөс өгөөч гэхэд би маа төгсөгчнөр аль хэдийн ажлын байртай болсон байдаг учраас ерөнхийдөө одоо хомсдолд ороод. Тийм учраас сурчнараа та бүхэндээ энэ мэдээлэл холбоо технологийн сургуульд суралцаад өөрийнхөө амжилтыг ихлүүлээрэ зөв мэргэжлээ сонгоорой гэж хэлье. За бас давхар асуухад ер нь бол хүүхдүүд маань одоо яг эмч цагдаа ч юм багш ч юм уу ойрын хүрээллийнхаа мэргэжлийг ерөнхийдөө бол сонгодог сонгох гээд байдаг штеп. Яг энэ учир юу вэ гэд бодоод үзэх юм бол бас тухайн хүүхдүүд маань одоо мэдээлэл технологийн холбооны сургуулийн ч юм уу те яг энэ барилгын инженер гэдэг ч юм уу эсвэл одоо өөр нэг салбарын мэргэжлийн талаар одоо мэдлэггүй байдаг юм болов уу гэж бас бодоод байдгийн. Тэгэхээр та бас одоо танаас сургуулийн хувьд бол хичнээн чиглэлээр юу нь бол одоо инженерүүдийг бэлтгэж байгаа вэ? Бас өөр одоо мэргэжилтнүүдийг юу нь бол бэлтгэж байгаа вэ? За мөн дээрээс нь та бас ингэж өөрийнхөө одоо сургуулийн бэлтгэж байгаа одоо 3 одоо юу штэ тийм мэргэжлийн талаарх бас за 3 ч юм уу 2 ч юм уу те мэргэжлийн талаарх бас мэдээллийг одоо манай сурагчид ерөнхий боловсролын сурагчид өгвөл. За тэгэхээр манай мэдээлэл холбоо технологийн сургууль бол нэгдүгээрт бол электроникийн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг. За хоёрдугаарт цахилгаан холбооны чиглэлээр холбооны инженерийн чиглэлээр мэргэжлэнгүүд бэлдэж байна. За гуравдугаарт нь болохоор мэдээллийн аюулгүй байдлын хамгаалтын талаар мэргэжлүүд бэлдэж байгаа. За дөрөвдүгээрт нь компьютер ухааны програм хангамжээ одоо компьютер системийн инженерүүдийг бэлдэж байна. За тавдугаарт нь мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжлэнгүүдийг бэлдэж байна. Тэгэхээр энэ 5 чиглэл маань бүгдээрээ дотроо 2 мэргэжлэр ерөнхийдөө задраа явж байгаа. За тэгэхээр одоо хамгийн гол нь одоо энэ мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүд маань болохоор нийгмийн юм одоо хүмүүстэй харилцдаг мэргэжлийг их сонгоод байгаа. За тэрийг бол би бас буруутгахгүй байгаад байгаа. Гэхдээ бид нар одоо энэ мэдээллийн технологи одоо энэ ирээдүйд хиймэл оюухан асар хурцтай хөгжиж байгаа үед зөв мэргэжлээ сонгохгүй бол одоо жишээлбэл одоо нийгмийн зарим мэргэжлийг сонгочиход одоо хиймэл оюуны тусламжтайгаар орлоод ажиллах боломжтой болчиход байна. Тэгэхээр ирээдүйн тэр ажлаа одоо авч үлдэхийн тулд инженерийн мэргэжлийг сонгох хэрэгтэй болж таарч байгаа. За тэгээд тэр тундаа болохоор би өөрийнхөө техникийн мэдээллийн технологийн мэргэжлийг бол та бүхэн танилцуулъя. За мэдээллийн технологийн инженер мэргэжил маань болохоор гол давуу тал нь юу вэ гэхээр энэ ерөнхийдөө мэдээллийн технологийн инженерээр төгссөн сургалтсагч бакалаврын мэргэжилтэй оюутнууд маань бүгдээрээ төгсөж гараад бүх байгууллагад компьютер мэдээллийн технологийн ямар нэгэн хэрэгсэл байгаа бол тэнд ажиллана. Нэгдүгээрт. Хоёрдугаар давуу тал нь мэдээллийн технологи сурч байгаа сурагчид маань болохоор компьютерийн програмчлах бүрэн чадвартай төгсөж байгаа. За төрөл бүрийн веб программистийн гар усны програм бичин за тэгээд одоо төрөл бүрийн програм хангамжийг хөгжүүлэх чадвартай. Ингэснээр одоо энэ
ирээдүйд ерөөсөө юу ажиллаад байгаа вэ гэхээр ийм салбар дундын мэргэжлүүд үүсэж байгаа. Одоо тэгэхээр жишээлбэл хим физик гэдэг тусдаа урд нь ингээд явдаг биеийн тавирын багш ч юм уу одоо уран зохиолын багш, монгол хэлний багш гэдэг тусдаа явдаг байсан бол одоо мэдээллийн технологитой юм харьцсан мэргэжлүүд эхэлж байгаа. Одоо жишээлбэл химийн мэдээллийн технологиотойгоо ингээд харилцаа холбогдоод ирэхээр яг нь химийн статистикийн шинжилгээч гэдэг юм уу. За одоо ингээд багштай холбогдоод ирэхээр багшийг мэдээллийн технологи ашиглаад яаж сайжруулах вэ? Яаж тэр багш хичээлээ одоо сайн зааж чадах вэ? Ур чадвар нь яаж дэвшлэх вэ? Тэгэхээр мэдээллийн технологийн мэргэжлээ сонгочих юм бол бүх салбар дээр давхар ажиллах боломжтой. Тэгээд байнга нөгөө технологи маань улирал болгон шинжилгддэг учраас төгсөөд гарсан хүмүүс маань өөрийгөө ингээ хөгжүүлээ явах боломжтой. Одоо байнгын ийм өсөлт хөгжил донд явах учраас ерөнхийдөө бол одоо баг тэтгэвтэй гарталтай бол сайхан ажиллаад дараач дахиад ажиллах явах боломжтой. Тэгээд хамгийн гол товчоор нь парам бичээс сурчих юм бол нөгөө суралцагч оюутнууд маань төгсөж гарсны дараагаар нэг гайгүй өндөр үзүүлэлттэй ноутбуктэй болоод зөөврийн компьютертэй болоод за тэгээ интернет байхад хөвсөл нуур эрг байна уу, ус нуур эрг байна уу, за тэр байгаль нуур байна уу, гадаад байна уу хамаагүй. Аялангаа ерөөсөө дэлхийн ханаас ч ажиллах явах боломжтой болж байгаа. Ингэхээр маш их давуу талыг олгож байгаа гэсэн. За тэгээд багштай маш их баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд тэгээд маш одоо ирээдүйн одоо инженерүүдийг бэлтгэх одоо үйлсэд хэрэгтэй. Одоо ийм олимпиадыг зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд одоо олимпиадын зохион байгуулалтын үйл ажиллагаанд нас өндөр амжилт хүсье. За баярлалаа.